Сайн уу? Сайн уу? Сайн уу? Сайн уу? Жоо ингэж явуулахад яаж чинь бас юм. Би Сагсан жахгүй. за би бэрээ. Сайн байна уу? Минь байна. Хана вэ? Минь байна. Хана. За эмчлэгээ битэр аав ээж болоод ойлгосон сурсан зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. Яг зүгээр өмнө мэдсэн байвал хэрэг болох байсан болов уу гэж бодоод нэг 5 зүйл гаргасан. Зэрлэх үү? За эхлэе. За нэгд нь орчин бэлдэх. Одоо манай ох маань болохоор 8 сартай. Тэгээд манай ох азар шиг юм 100 төрсөн болохоор агаарын үед яхав гайгүй төрсөн. Энэ болохоор цэвэр агаар бэлдээд боломжтой бодол өөрсдийн гэсэн лагертай эсвэл лагер төрөлтөх юм уу тийм цэвэр агаартай орчинд охиноо 1 нас хүртэл 2 нас хүртэл багтан байлгуулах зүгээр юм байлээ. Мэдээж тэгжиж хүүхчин нэрүүлсэн, ханиадгүйсэн, жирэмсэн байхтай хүртэл агаар чухал гэдэг юм байлээ шүү нэрээ. Хант жирэмсэн байхдаа тэгээд төрсний дараа ч гэсэн аль болох лагер цэвэр агаар модон донд байвал зүгээр байгаа та тий. Харин тий. Тэр яг тэгж байгаагүй ч гэсэн аль болох цэвэр агаарт тогтмол гарахыг бодсон тий. Тэгэл одоо хотод байгаа хүмүүс чи байрны гадаа гарах гэдэг чинь яг үүндээ 100 нь бол байх харцангуй мэдээж боломж юм баг. Гэтэ ер нь бол байрны хотын агаар бол яг агаар биш байдаг гэдэг юм биш гэдэг юм байт яг нэг баг илүү бохирдолтой илүү ингээд машины бохирдол янз янзын бохирдол тэнд чинь байж байгаа агуулгадч байдаг учраас ер нь бол агаар сэлхэнд л их сайн гаргаж хөдөө агаарт гаргах хэрэгтэй юм билээ. Тэгээд өвлийн хувьд бол бит хоёр одоо яг яаж байгаа вэ гэхээр агааржуулагч, чийгшүүл, агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч яг өрөөнд ашиглаж байгаа. Энэ нь арай бас сэрүүл охины мань сэрүүл байгаа гэж найдаж байгаа. Харин машины утаа дээр ч доор ингээд тоноод болчдөг болохоор баг гаргаж яснаас гэртээ ягаараа цэвэршүүлээд байсан дээр гэж битэр яг гарахаар бол бүр богдуулмал ч мотоо газар руу явъя гэж боддог тийм. Тийм. Гэтэ үйл ер нь жоохон хотод хүүхд салхилал амар хэцүү санагдаад байгаа яг үнэндээ. Тийм болохоор гоё хөдөө лагаарт ч юм уу хөдөө яг өвлийн байшин тийм газар байвал аягүй зүгээр юм байл шүү дээ. Төгжрэл ингээл нэг газар руу салхилуулах гэх юм төгжрэлтэй. Тэгснээ байрны гадаа гараад байрны гадаа бас машины утаа гээд асуудалтай. Тэгээд хүүхдээ нэг гаргаад богдод очие гэхэд хамгийн ихтэл 1 цаг байх боломжтой ч гэдэг ч юм ингээд аягүй их асуудал байд юм лээ. Тийм болохоор бас яг ингээд агаартай газар эсвэл байдаг ч юм уу тийм байх хэрэгтэй юм шиг л. Болж үйл бол бүр өөр. Тийм. Хөдөө мөдөж хэл зүгээр тийм. Ер нь бол хөдөө мөдөө гоё байвал зүгээр юм байна гэж. Зүүн бол арай гайг болчихдог тийм. За хоёрдугаарт нь бибидээ сурж өгөх орон зай болон тийм сул чөлөөтэй цагийг зөв ашиглах тал дээр сайн ярилцаад ойлголцох тий. Тийм дэрс бас ингээд ээж болохоор ч аягүй завгүй нэг хүний өсгөх гээд нэг асуудал гарч ирэнгүүт их завгүй болт юм байл л тий. Тэр үед өмнө хийдэг байсан тий. Ингээд би нэг өөртөө хөгжүүлдэг байсан. Тэр цаг хугацаа амар өгүүлэгдээд тийм цаг гарахгүй байгаа стресстэй. Тийм болохоор бибидээ яг тийм цагийн гаргаж өгсөн юм л одоо. Би ингээд англиас сурч байна. Эсвэл зүгээр л ингээд гоё би YouTube үзмээр байна, Netflix үзмээр байна гэдэг ч юм ингээд ямар ч юм санаа зовхгүйгээр хийх тийм боломжийг би биендээ өгөх хэрэгтэй мэтлээ. Бит хоёрын хувьд болохоор яг би бидээ одоо 1 цаг, одоо 2 цаг би ингээд суугаатья гэж хүүхдэд арчих гэдэг тийм зүйлийг хийдэг тийм. Тэгээд тэрнийхэн дараа нь нөгөөх нь ээлжлээд 2 цаг суудаг ч юм ингээд нэг тэнцүү те. Тэгэхгүй ингээ хоёулаа хүүхдээ харж байгаа гэсэн үедээ ингээд бахаар ямар ч төвлөрөл байхгүй, ямар ч тийм үр бүтээмжгүй цагийг өнгөрүүлсэн байдаг. Болохоор хоёрын өнгөрцөн л хэдэ тий. Тэгээ энэ юу гоё санагцсан. Энэ аав ижил яг энийг ашиглах хэрэгтэй гэж би бол бод. Энэ нэг юм сонсож байгаагүй тий. Зүгээр л хүүхдээ яг унцсан агуур хоёлаа суудаг тийм л байдаг болохоос яг сэрэн багт нь. Гэтэ бит хоёрын үед яг гэрийнхэнтэйгээ цуг
бас байдаг болохоор бас даваа талж магадгүй. Одоо чинь зарим хүмүүсийг сонсохоор ингээд 0ч ингээд би ч гэсэн бас тэгдэлтэй яг ингээд яг аминыг харж байгаа үед 0 ингээд 50 орчиж чаддгүй юу байдаг. Ингээд мэндийг ирэнгүүт ч юм уу. Яг тийм орчинг бас ингээд бүрдүүлээд өгчлээ аюу амар юм байл л та. За 3. За 3. За 3-т нь ажил карьераа тодорхой ярилцаж шийдэл төрөх. Тий, тэгээд бас тэр сумаа ээжийн хувьд чинь 1 жилийн хугацааг хүүхдээ харж ер нь бол байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хугацаа яг ер нь л 1-2 бүр зарим ээж нар бол хэрвээ дараалал гарвал 3-4 жил баг хүүхдтэйгээ байдаг тий. Тэгэхээр ер нь л тэр хугацаанд ээж хүн карьераа, ажил хөдөлмөрөө ер нь тиймэрхүү зүйлсээ алдах гэхий орхих шаардлага гарах магадaltaй байдаг. Тэгээ тийм үед ер нь л би ингээ орхимоор байна уу, хүүхдээ хармаар байна уу гэдэг талаараа нөхөртөөгөө гэрээтэйгээ маш сайн ярилцаад хизээ ажилд ормоор байна. Тэ? Юу сурмаар байна уу, яамаар байна гэд бүх зүйл энэ төр карьер боловсролынхаа зүйлсийг хоорондоо ярилцаад тодорхой болгочвол их зүгээр. Тэгээ бид хоёрын хувьд бол яг ингээд ярилцаад манай мэндийг ээж болохоор манай охиныг хараад, эмээ охиноо хараад бич байгаа. Тэгэхээр надад бол амар ингээд би болохоор ингээд гэртээ байхгүй төрлийн юм байхгүй. Мэдээж зарим ээжнэр гэртээ байгаа хүүхдээ харахыг илүү үздэг ээжнэр ч гэсэн байгаа. Тэгэхээр тэр зүйлийг илүү тодорхой болгоод тэгээ тэрэндээ стрессдгүй амар. Яг хизээ магадгүй ингэж ярилцааг байх юм бол би хизээ ажилд орох юм бэ гэд тэрэндээ стресстэй би магадгүй байгаад байх боломжтойсэн баг тий. Энэ үгүйсээ жирэмсэн болон жирэмсээ дараах нэг стресс. Тэрнээс л битээр урьдчилан сэргийлээ те. Аль болох төгтмөл ярилцаад тэгж шийдсэн. Айгүй хэрэгтэйс те. Гэтэ бас нэг зүйлийг бас мэдчих хэрэгтэй юм байли. Хүүхэд гэдэг амар те зарим би бас жоохон тэгж бодож байгаа байхгүй. Бараг төрөөл ажилдаа 2-3 сарын дараа орчие гэж зүгээр бодож исэн. Яг үндэ. Тэнгүүд бас яг ингээд хажууд нь байхаар бас хүүхдээ ингээд орхичлоо доо гэсэн юм тийм гимшиг ч юм уу тиймэрхүү мэдрэмж их авдсан билээ л тий. Тэгэхээр тэрийгэ тохируулаад одоо ажил явах гэж бол ажлынхаа хүнтэйгээ ярилцаад би ингээд жирэмсэн хүүхдээ юм учраас ийм үед юм цаг гаргах хэрэгтэй гэдэг ч юм тэр зүйлээ ойлгуулад тэг явчих бас их тийм боломж байвал тгээ явчихвал их зүгээр тэгэхгүй бол бас ээж хүн бас айгүй бас мэдээж охиноо хүүхдээ ингээд орхио явахаар амар хэцүү шүү дээ. Гэхдээ энэ ажлаас амар шалтгаална тий. Тийм юм л яг тийм цаг маг гэсэн тийм өргөнөл зүйл байхгүй. Хэрвээ ажиллаа хийсэн бол амарч болно. Тий. Тэр энэ аюу ажилтан талархаж байгаа тий. Аюу тийм уян хатан нөхцөлтэй. Ажлынхаа үзчихвэл баярлаа. Тэгээ уян хатан учраас айгүй гэдэг ихт ажилд орох боломж бол айгүй гоё би болсон. Дөрөвт нь хэрхэн хүүхдээ өсгөх хүмүүжүүлэх талаар ярилцсан баг. Тийм. Одоо мэдээж бит хоёрыг хүмүүжүүлж өөр, бит хоёрыг аав ээжийг хүмүүжүүлэлөөр, бас бид хоёрын сонсон, сурсан зүйлс өөр. Тэгээд тийм болохоор хүүхдээ яг яаж хүмүүжүүлэх талаар ярилцчихвал зүгээр. Тэ хүүхдээ өмөрхгүй юу? Хүүхдээ бие дааж өсгөх юм уу? Эсвэл ингэж хайр ингэж хүргэж гэх юм. Тийм яг яаж өсгөх талаараа нэгцэн ойлголттой болчихвол их зүгээр. Тэгээ яг хоёлын хувьд бол охиноо ойл багаас нь бүх юм заагаад ойлгуулад явчих гэж бодож байгаа тийм хүүхдийг жоохон гээд юм хэлэхгүй оролдуулахгүй байгаад байхгүй тийм. Ялах багаас нь наацх нь одоо карманы мөнгөтэй болох ч юм уу мөнгө хадгалахыг багаас нь зааж сурах тийм. Өөрөө мөнгө хадгалдаг, өөрт нь карманы мөнгө тэрийг яаж зарцуулах өөрөө шийддэг тий. Тэгээ одоо хараад хахад ихэнх таньдаг хүмүүс бол хүүхдээ жоохон гээ нэг юм ярьдгөө заадаг юм шиг санагдаад байдаг тий. Намчсан байгаа хөт юм бол нэгдэг төст. Би одоо бодлоо өөрөө л тэгээд л юм үзэж байгаа л сурсан баг гэж бодлоо. Тэгээ бас чадвал хит хитэн чадваруудыг аяга багаас нь бүр ингээ сайн эзэмшүүлчихээсэ гэж хүсдэг тий. Гэтэ тэрийг бас гоё яах юм шиг. Нэг гоё зүйлийг ингээд дагнуулаад сургая гэж боддог баг тий. Олон зүйл туршуулж байгаад өөрийнхнийг сонирхож байгаа нэг юм он явал. Яг өсвөр наснаа тэрийг хийгээл явчихдаг ч багт нь бүх зүйлийн тодорхой хэдэн зүйлсийг туршуулад үзсэн. Тийм бай. Тэгж боддог бид хоёр.
За тэгээд хамгийн сүүлд нь тавд нь хоёр талын гэр бүлийн харилцаагаа ямар төвшөнд байхыг ярилцаж шийдэх. Хизээ уулзах, энэ ямар харилцаатай байх гэдэгтэй. Тийм. Миний хувьд бас ингээд айлд ингээд одоо орчноос солиод түрээд ирж байгаа шүү дээ гэрээс солиод. Тэгэхээр яг одоо манай хөдөлж байгаа гэх юм уу аав ээж мэн ингээд намайг санах асуудалгаар нь би хэр хугацаанд уулзах хэрэгтэй тэр хүмүүстэй гэдэг ч юм уу. Тэр бас жоохон челленжинг юм уу? Тийм бас нэг асуудал болж гарч ирт юм билээ. Тэгээ хоёлаас нэлээд ярилцж байгаа бас шийдэл төрстэй. Тийм болохоор ер нь тэгээ бас хүүхд өсгөл дээр өвөө эмээгээс нь хэр тусламж авах юм гэдэг ч юм уу бас тийм зүйлсээ гэж болно шүү дээ. Өвөө эмээ нар чинь тэрс Монгол аяг хүмүүжүүлдэг шүү дээ. Хүүхдүүдийг тэгэхээр хэр оролцоотой байх юм. Бид хоёрын гэр бүлийн төлөвлөлт харилцаанд бас ямар байр суурьтай байх энэ төлөөр бас ярилцж үлгэх зүгээр. Тэгээд нэмэлтээр бонусаар нэг хэлэхэд бол энэ бол хамгийн сайн зүйл бол ярилцаал тогтмол сар бүр ярилцаж ойлголцох нь чухал юм байна л гэж бид тэр үстэй. Нөгөө Окодигийн подкастаас энэ бол мэдчих авсан л та сар болгон хосын ярилцлага хийх чухал гэдэг. Тэг ер нь л ярилцах чухал гэдгийг мэддэг. Тэгээд яг юу ярилцахаа мэддэг байсан бол Окодигийн асуултуудын дагуу бид энэ ярилцдаг учраас тэд нар аягүй гоё болоод байдаг. Тэгээд бүх асуудлаа ярилцаад ойлголцоод шийдээд дуусгаад тэгээ явдаг учраас. Хант бас тэр Окодигийн тэр бичлэгийг дөрөө оруулж тэ хүмүүс үзээд сонирх байх. Айгүй гоё асуултуудтай. Яг хэрэгтэй. За дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Баярлаа. Асуух асуулт тавьж бичээрэй. Хант гоё асуултанд хариулмаар байхгүй. Харин